Нэг 2 3 би эхлэлтэй. 2 3 За ингээд өнөөдрийн манай зочноор бол рэпер ирсэн байна. За юу вэ сэн сайхан. Нам 50 байж байна. Нам 50 202 тий. Өглөө хөтөлбөрт орж байгаа юм шиг. Мэдрэмж авч байна. Тэгээд хоёлоо гоё хондогдуулгаад эхэллээ. За. Клартес. Коктейл. Машин барьж байгаа. Гоё амтны юу? Амтных гоё юу? Жолооч дуусч тийм үү? Юу болно ш. Амтнаа ингэж. За сүүлийн үеийн сонь сайхан юу вэ? За сүүлийн үеийн сонь сайхан гэвэл одоо нэг цомог нээх гээл тэгэл энэ одоо нэг юм хууль биш те Монголын те подкастт ордог. Тэгэхээр л нэг нэвтрүүлэгт ордог те. Тэгээ 6 сарын 10-нд одоо 17 жилийн дараа өөрийн бие даасан 5 дахь цомгоо нээх гэж байна. Зайсан хилд. $4 евро гэдэг нэртэй. Тэгээд нэр нь болохоор C гэдэг чинь болохоор T-н төгрөг, S нь доллар, E нь евро тий. Тэгж таарч байгаа. Тэгээд тэгж нэрлсэн. Тэгээд цоошин дуунуудтай. Одоо хүмүүс цомог хийхдээ нэг зарим дуунуудаа хийгээл тэгэл яадаг бол цоошин дуунуудтай цацахгүй байж байгаад 6 сарын 10-нд ирсэн хүмүүстэй цацгаар төлөвлөж байгаа. Тийм. Тэгээд би чинь 17 жилийн өмнө юу цомог хийсэн гэсэн чинь эргээд харсан чинь бижилд 3 цомог хийжсэн юм билээ. Нэгийг 2008 онд хийгээд 200 гэдэг нэртэй цомог хийгээд 3 жилийн дотор 3 цомог гаргасан баха. Яа. Тэр бол тэр үед бол нэр ёстой маш олон тийм одоо юу гэдэг соло уран бүтээлд гаргаж ирсэн тийм. Тэр үед ч бол ёстой нэрээ юу. Миний бүзээс эхлэх үү? Ер нь одоо ер нь бол тийм. Ягаад ер нь ганцаараа дуулах болсон бэ гэвэл 2004 онд банку шамтлагыг байгуулсан байт. Одоо энэ жил 22 жил болж байгаа. Тэгээд 2005 онд Excel гэдэг дуу байдаг шүү дээ. Excel гэдэг одоо бидний одоо хүнд жоохон хүрсэн дуу мэдгдсэн дуу нь бол Excel. Тэгээ 2005 онд би чинь Excel гэдэг дуундаа орчоод клипээ хийлгчээд тэгээд 2006 онд Америк яваад тэгээд сайхан сураа явж исэн чинь манай Ванкушийн энд алаад хүүд мүүд гараад тэр чинь бол тэгээд шууд үнэ хэлээл атаархал төрж байгаа шүү дээ. Цагаан атаархал төрөөд ер нь би чинь ер нь дуулахгүй болохгүй юм байна гээл. Тэгэл тэнд home studio байгуулаад тэр үед чинь бол home studio ямар их юм ярих гэдэг зүгээр үү? Зүгээр шүү дээ. Бид цаг хугацаа зөндөө биш. За. Home studio яг эн чинь нэр нь болохоор Untold шүү дээ. Энийг би бас ярьжсэн болов яриаггүй болов. Бараг ярьж байгаагүй хаа. За тэгээ Америкт би очиод 2 жил болчихж байгаа. 2 жил болоод за тэгээд ер нь дуулахаар болоод тэгэл 2 найзтайгаа бэлгүүтээ идрэгээл 2 найзтайгаа гитар центр гээд хөгжмийн дэлгүүр рүү очиод за микрофон авах хэрэгтэй гээл нэг иймэрхүү бамбар микрофон байдаг гээл студийн микрофон авч байгаа байхгүй юу. Ямар нэртэй байлаа да эм аудиогийн эм аудиог хар микрофон авал тэгэл компьютер дээр аваачаал ирсэн чи байдгүй. Залгуурыг харсан ч уртлын бөөрөнх ингээ алтал байхгүй. Ч одоо яа юм байхгүй. За эн чинь юм болохгүй шүү тэгэл би ч бас хэл байхгүй манай дээр бэлгүүт идрээ хэлтэй. Тэгэл яриад за ингэж ийн гэсэн чи ийм интерфейс гэдэг юм авах хэрэгтэй шүү дээ. Тэгэл интерфейс гэдэг юм аавал гэсэн бас болтгоо. Үүе энэ ч одоо яач вэ гэсэн чинь энэ чин конденсатор микрофон студийн микрофон Phantom Power гэдэг 48 юутай юм авах хэрэгтэй. Дахиад нэг юм залга. Тэгэл дуу хийж эхэлсэн байт 2007 онд. Тэгээ хоёр найзтайгаа дуу муу хийгээл найз найзууд руугаа явуулаад тэгээд би чи өөр нэг DC-гийн хажууд Виржиниа Арлингтон хотод байжгаад юу яаж байгаа маа тэр чинь нөгөө сурах гад очисон чинь ажил хийгээд тэр үед чинь нөгөө виз хадгалдаг сургууль мургуул гэсэн сургууль мургуулж байхаа болоо тэгээ сүлдээ. Тэгээ би чинь бас нэг найз өхөнтэй тэр найз өхөнтэй бас баярлдаг юм аа. Юу чи одоо яг юу хийгээд байгаа юм бэ гэ тэ. Яг одоо энэ ажил хийгээд байгаа мó сураад байгаа мó сурсан чинь малгай ажил хийгээ мөнгө цуглуулсан чинь малга энэ Небраска гэдэг гоё хот байгаа. Би урд нь сурч ирсэн аль тийш яваа гэд. Тэгээд манай найз тэгээд тэр охинтой Небраска руу яваад тэгэл ажил төрөлж бас нөгөө хөдөө болохоор олдохгүй. Тэгээд сургуульдаа сурч байгаа л юу яаж байгаа. Студ home studio. Одоо намайг очих чинь бол интернет бол байсан, YouTube, Facebook байгаагүй шүү дээ. Үгүй харин тийш шүү дээ. Facebook байгаа. 7 онд бол тэгвнгүү чинь яг нөгөө номын сан амир их байдаг гэсэн. Тэгвнгүү чинь номын сан ороод тэр хөгжим одоо яг студ яаж байгуулдаг гэл тэр мэрийгэ уншаал. Тэгэл ахиж студ
ягаал хийгээл тэгэл өндөгний хайрцагны студи ягаал тэгэл ноутбукн дээрээ бичээл програмаараа. тий. Тэгэл тэр дуугаа хийгэн гутаа ийшээ нөө TG Entertainment-ийн ямар уу явуулаад за би ингэж нэг за чи нэг ийм камер аваадах гэл тэр үед чинь ийм зургийн камер чинь ийм бичдэггүй байсан. Тийш үү. Дандаа том ийм HD-гээр дүнгиж бичдэг ийм компьютерч билүү тийм камер гараад GVC-ийн тийм камер бас тэр үедээ л над үнэтэй санагдчихсэн. $1100 авчихсан байлоо. Тэгвэл гот ингээ бичээдэх гээл. Тэгэл бичээл нөгөө тэр үед чинь нөгөө rapid share гэдэг нөгөө share-д WeTransfer шиг юу тэрүүгээр нөгөө багтахгүй. Хэмжээ DVD-н дээр ингээд юугаа бичүүлээд шууд илгэм хэмжээгээр ёо илгэм хэмжээр явуулдаг. Нилийн намждаг байсан мэн тий. Тэгэж мини пүүз гэдэг юг клипийг анх хийжсэн. Тэгэхээр одоо яг тэрний арталт бол бас Nike оргил ах гэдэг ах одоо манай найз 200-оор итгэл Сан Франциско эднээс ингээл бүгд л нүүмийн жижигхэн камерыг барайл бичээл. Тэгэл тэгэхээр дгүүл миний пүүз Монгол цацагж яхад Америкт байсан юм шүү дээ. Тийм шүү дээ. Би чинь миний пүүз энэ бол би гэдэг дуунууд цацагж яхад Америкт байсан. Тэгээ би ч 2012 онд ирсэн байхгүй. Гэхдээ 2009 онд яг анх Монголд ирж ирсэн. Гайхсан уу? Окей. Дуунууд чи хийд болсон байна шүү дээ. Дуунууд чи хийд болсон. Тэгээд тэр үе чинь бас юу байхгүй шүү дээ. iPhone байхгүй. Тэгээд зураг мураг авах болно. Нэг аппаратаар авах болно. Эсвэл Nokia-гаар авах болно тий. Тэгээд миний ирсэн шалтгаан чи ер нь бол би чинь нөгөө GT хэрэлдээд тий. За GT хэрэлдээд тэгээд тэндээс л нэг юм онголтоол байдаг тий. Битгий юу яамаа гэл нэг гадаадаас нэг том дуурайдаг юм шиг онгот. За ер нь Монголд очих ёстой юм байна гэдэг. Тэгээ 2009 онд буунгуудаа Hate on Me гэдэг дуу хийгээл. Тэгэл Монголд 9 10 11 онд баг 3 жил дараалж ирчихсэн баха. Цум болгон ирчихсэн. Тэгээ тэр жилдээ анх ирээд Ванкушийн 9 жилийн явуулж илүү хэдэн 2004 хэдэн жилийн явуулж 9 жилийн явуулсан баха. Тэгээ тоглолт open air хийжсэн. За ингээд ирсэн. За энэ дис бол бас Монголын ер нь бол хипхопын одоо юу гэдэг яг энэ ертөнц дотор бол бас нэлээд том дисийн нэг гэж бол ерөнхийдөө тооцогдох бах тий. Та ер нь анх яг юунаас эхэлж ирсэн бол ер нь одоо зүгээр ингээ эргээ харахад гүү одоо хүмүүс мэдгэлүүлэхт тэгэл би товчхон ярихад бол урд нь бол зөндөл ирж исэн. Тэгэл би анхаарлын татах гал баахан хүмүүсийг очроо гэдэг дуун дээр дуулаад эмсэ ах гүйсэ Жими тэр үеийн хүмүүсийг дийслээл тэгэл тоохгүй байж байгаа л тэгэл пүүз мүз гараал яасан ч гайг болсон чинь Монгол рэпер гэдэг дуун дээрээ дуулаад тэгэл дийслцээл. Тэр үед бол бас над бол бас дарамттай байсан шүү дээ. Би чинь ажил хийн, сургуультаа сурна. Тэнгууд нөгөө цагийн зөрүүн яг орой болж таардаг. Тэнгууд нөгөө жий чинь дууга цацчихдаг. Нөгөөт нь хүлээгээд идэг. Чичүүд юунд асуулт нэт одоо хоромцгом дээр л тавьдаг байсан. Тэгэл тэнгууд хүлээж байгаа л сонсоол за ийм дуу хийсэн байна гэл. Тэгэл үгээ бичээл тэгэл хариуг нь явуулаад тэгэл унтаал баг унтдаг байсан юм уу. Тэгээ сүүлдээ энэ чи хоолонд шууд орно шүү дээ бас. Үгүй тэр чинь шууд орчих юм. Тий хоомс чинь тий. Тэгэл 3 хоног тэгж яажсэн баг. Тэгээ мань хүн за одоо чи зайлаагийн гутан за би ч гэсэн одоо тугаа гээд тэгээд нэг 3 дийс гаргаа. Тэгээ сүултээ би чинь нүд өвдөд. Тэгээ амар юм билий нүд өвдөг чинь нэг зүрц зүг гэдэг чинь нөгөө шүднээс юу л яснаас шүд махнаас нүд гэдэг. Ингээд нүд чинь ингээд өвдгөр ингээд сонио ингээд хурж болохгүй. Одоо энэ минь өвдөх юм бол махыг чинь ингээд болно шүү дээ. Тэнгууд нүд ч яаж болохгүй. Тэгэл яг ингээд унтал гэдэг юм билий. Тэгэл нүд анангууд арай гайгүй болол. Тэгэл нээхээр л ингээд өөш нүд анаа чигээ. Хүний би ч ухаантай байхгүй тий. Тэг тийм болж ирсэн. Гэхдээ ер нь тэр одоо юу гэдэг ингээд дислэлцээд одоо юу гэдэг ингээд уран бүтээлүүдээ бие биенлэг ингээд шидэд янз янзын үгээр ингээд бас хэлж байгаа шүү дээ. Одоо чинь Монгол рэпер дээр бас нэлээд янз янзын үгнүүд хүртэл байдаг. Тэгээ тэрийг анх сонсож байгаа тэр мэдрэмжүүд ер нь анх яг өөр дэр чинь гэдэг чинь нэг өөр шүү дээ. Хөндлөнгийн зүгээр сонсож байгаа бидэнд бол өө манай хоёр бол өстой амар үг бие биенлэг шийдэж чинь амар ингээд хэмнэлтэй гой дуунуудаар ингээд явж чинь сонсогч бидэнд бол гоё байгаад байгаа. Тийм ба. Тэгээ хөндлөнгөөс харж байгаа бидэнд шууд та хоёр бие биен дээр ингэж авч байгаа хүний хувьд бол энэ чинь бас нэг өөр мэдрэмж байгаа шүү дээ. Мэдгүй над дээр бол бас хэцүү шүү дээ. Одоо нэг ингээд нэг юм одоо юу гэдэг нэг ингээд одоо нэг сакс максны тэмцээнд ороод нэг хожигдохоор ч юм нэг юм хаяал эсвэл нэг юм хүмүүн ингээл өвөө мөө нас урахаар ингээл гороод нь штэ нэг мэдрэмж сонирн болд яг тийм байгаа юм чи юу байгаа бол гэл
Тэгэл тэрийг нь сонсоол тэгэл үг бичгээр ингээд чадахгүй ч болох шиг одоо чадах болов ч гэж бодох шиг тий. Тэгээ бол яг надад тэгэл ер нь бол бас эргээр нөлөөлсөн шүү дээ. Тэгж хийж бас олон танигдсан баг. Тэгээд яг тэр Монгол рэпер гэдэг дуун тэр надад бол нэг таалагдаагүй юм нь болохоор манай аавыг намхан дөрж идэх байхгүй. Тэгээ манай аавыг намхан дөржийн цэцэн бэлгээс дутуу төрсөн алцсан толгой 2 соёо гэж дуулдаг байхгүй. Тэр бол надад үнэхээр таалагдаагүй. Одоо хүртэл таалагддаггүй. Тэгээд бид хоёр чинь тэгээд дийсэлчээ тэгээд яг хүр хар гээл нэг энэ тийм дуул заалдаг хэлээдсэн. Тэгээ одоо энэ Triple X гэж юу гэдэг нь штэ. За юу хийдэг те шоу зохион байгуулдаг те. Тэгэхээр одоо хэдэн онд болж исэн юм бол тоо. Анхных нь хийзээ. 21 онд болж. Тийм баг шүү. 22 онд юм. 21 онд юм болов. 21 22 л ах. Тэгээд тэрэн дээр яг анх дуулуулъя гээд тэгвэр чинь халзаах гэж хүн бий. Тэгээ нэг өдөр дуудаал цэнгэлтгтэр байна гээл тэгэхээр за би ч бас гадарсан л та. За энэ житэл уулзуулах гэдэг юм гээл. Тэгээ живит төр чинь тэр үуч гайг болцсон байсан. Тэгээд уулзаал хамтлаа юм аа хийлгээл. Тэгээд бит хоёр яг яажснаа жи намайг за өгшөө ийш явж уулзаат гэхгүй юу. Тэгэхээр би ч одоо яах гээд байгаа болоо гэж. Тэгээд гисэн чинь яг жи тэгээ надад за ингээ хоёлаа ингээ те гэр бүлтэйч болчлоо. Тэгээ ер нь ингээд миленч гайгүй нас те одоо настай болох нь ч одоо хайшин. Тэгээ ер нь ингээд ийм болчлоо. Тэгээ одоо хоёлаа юм болио гэдэг. Өө тгийд асуудал байхгүй болиё. Тэгээ бит хоёр тэнд зураг нь байгаа да. Жи битээр зогсцсон. Хажууд нь алцаах зогсцсон тэр хажуудлынх нь одоо нэг хосоо битгүүлүүтэй. Тэг бид дөрөв нэг тийм зураг байдیں۔ Тэгээд гайгүй болж исэн. Тэгээд гайгүй болж исэн чинь манай өнөөгөө дууга одоо хүртэл Монгол рэпер гэдэг дууга дуулаалах. Тийм. Тэгээд тэр нь одоо тэр нь одоо надад одоо заах намайг дуулсан болоо тий одоо намайг намхан гинөө байна уу. Надад тусдаг юм нь болохоор одоо манай аавыг тий аавын нэрийг намхан дөржин цэцэн бэлэг гэдэг бүр намнан дөржин цэцэн бэлэг гэсэн бол би юм намхан дөржин цэцэн бэлэг гэх тэр дуугаа ингээд болио гэж ингээд дуулаад байдаг надад ерөөсөө тэрийг ингээд тий хүмүүс ингээд над руу явуулдаг байхгүй. Тэгээл нэг би юу яаж саяхан лагс гэдэг бааранд дуулаад бичлэгийг явуулсан. Тэгэл над руу бас явуулж лээс. Тэнгуут тэгэл ахаал ингээл гоё мэдэмж төрөхгүй юм чи. Тийм байна. Гэхдээ яг зүгээр одоо би одоо тэр хүмүүсийг хоёул ингээл мэдэхгүй шүү дээ бодол санаа юу бодож байгааг тий. Тэгтээ зүгээр ингээл хөндлөнгөөс ингээ харахаар одоо магадгүй ингээд тэр чин тухайн цаг үедээ яг л болоод өнгөрсөн та хоёрын одоо DSP фэк юм уу те бүх зүйлүүд нь болоо өнгөрсөн. Тэгээ яг ингээ эргээ харангууд хоёулаа сайхан гэр бүлүүдээ зөхиогоол уран бүтээлээ төрөөл явж гин те. Гэтэ эн чин хипхопын юу гэдэг нэг гоё зүйл нь одоо хүртэл ингээ бүгд л яг ийм амьдаар дулдаг шүү дээ те. Тийм учраас тэрийг зүгээр ингээд текстээр нь ч юм уу те одоо өглөхтэй зүгээр тайлж болно шүү дээ. Зүгээр яг үнэн яг овгоор нь дуулаад явж ивэл чинь нэг амар эмзэлдэх хэрэг тийм биш үү? Чиж бас ухаантай маа нэрээ. Нэрээ те. Гэхдээ зүгээр тэгээд хийж байгаа юм явж байгаа юм чинь тийм. Намд дөржил дуулсан бэлэг гэж хэлэхэд болохгүй. Асуудал байхгүй шүү дээ. Тийм. За тэгвэл тэр чинь нэрээ гэхдээ ондоо зүгээр ингээл ямар ч хүн бодхол хүн өөрийнхөө овгийг тэгээд буруу дуудуулаад янз янзаар хэлүүлээд би дуун дээр одоо DC-г эргүүлээд яавал би хамгийн сүүлийн хэвтэр нь яасан байдаг баха. Энэ нэвтрүүлэг монтаж хийдэг бол юу ячихгүй. Арааш биш анааш гэдэг дуугаар дууссан юм би. Тэрэн дээр би одоо юу гэдэг лээ аав чинь нэрээр оролдоогүй энэ буруу хүмүүс. Тийм яг санаж тэрийг сонсч тийм. Тэгээд юу гэсэн байдаг л урдных дээр болохоор аавынхаа нэрээс ичдэг юм мэдсэн хүнцсэн хүчгэн бидгээ гайхаад энэ одоо ойлгоогүй юм л бидгээ ахиа сонссон намнан дөржиж дуулсан юм болов гэсэн ялчгүй намхан дөржиж дуулсан. Тэгээд тийм тэрэн дээр бол тэгээд бас гайхдаг гэж. Тийм байна. Тэгээд үдчихвэл нэрээ тэгээд эрхээдгийн хэлснээр тэгээд тулж яахгүй тэгвэл тийм ээ тийм. Тийш үү ер нь бол тий бас одоо юу гэдэг чи ямар болохгүй тэр чинь нэг юм хоолой бичлэг хийгдчихэд тэр хоолойг түлхээд яваад байгаа шүү дээ тий. Дандаа лайваар л ерөөхдөө ингээд лайв тэрнээс намайг одоо хандлуулгаа тэр би боёч юу жижигхэн юу хамааг надад бол уусаад би тасцсан уусаад. Хит хаваарц дээр болохоор ерөнхийдөө та хоёр яг тэр үед ч бас цуг гарч ирсэн шүү дээ тий. G та хоёрын уран бүтээл тайзан дээр гардаг тэр тэгсэн. Тэрэн дээр би зүгээр хүмүүсийн яриа зүгээр шуум сонссон чи та хоёрын ийм байрлалын одоо хин дөрүүлж гарах уугүй гэдэг дээр бас нэг юм үйл ойлголцоор болж ирсэн үгүй юу?
Заггүй тэрэн дээр бол тэгж байгаа. Гэхдээ бол ер нь бол тэрэн дээр бол би бол хүмүүс яат юм мэдхгүй. Би бол бас ажил холбогдол өгдөн шүү дээ. Тэнгууд ингээл одоо ингээ пострууд одоо хипхоп поструудыг хараарай заяа. Тэгвэл эренбээр явдаг байхгүй юу? Эренбээр явдаг. Одоо жишээ нь гинжингийн тоглолт байлаа гэхэд хамгийн түрүүнд одоо юу гэдэг айстопын боог яах байдаг ч юм уу те. Тэгвэл түн тантаа ингээл тэнгууд шинээр гарч ирж байгаа хүмүүс доогуур нь ч байдаг юм те. Тэнгууд ингээд юм болонгууд л би хизээч ийг урд гарч үзээгүй. Big G зэцээ тий. Тийм байдаг. Тэгээд би 24 он тоглолт хийхдээ бол яг тэрийг яаж шийддэг вэ гэхээр гадаад бол үсгийн дараалал шийддэг юм билээ. Бас тий. Хэрүүл уруулгүй байлгахын тулд тий. Тэгвэл одоо гадаадууд ч гэсэн тийм байдаг л байх. Тэгвэл яахлаараа биений орнороо яахлаараа миний нэрийг тэгдэг гэдгүү зүгээр ингээ аагаас нь одоо AES нь одоо Z хүртэл монголоор зүгээр аагаас явуулсан гэсэн үг тий. Тэгээд зөвхөн би бол тоглолтоо тэгж яажсан. Построо тэгж. Тэгвэл гэхдээ тэр нь амар юм шүү. Тэгэхгүй тэгэл ер нь нэг талаараа тий нөгөө талаараас гэсэн тэвэнгуудаа ингээд яг тэвэнгуудаа бас нөгөөд нь одоо бас юм ярьдаг юм уу яадгийн тэвэнгууд ингээд хичнээн үсгийн дараалал яасан ч гэсэн нөгөө нэг снүп цогороод ирүүл яах юм. тэрийг ингээд томоор бичдэг. Томоор бичдэг. Тийм ээ. Zoom 50 Cent Man ч юм уу те. Dr. Dre мөрийн ороод ирэхээр яах юм те. Тэгээ тиймэрхүү байдаг л та. Гэхдээ тэрэн дээр бол одоо яах вэ? Миний хувьд бол одоо яг нэг өөрөө нэг ухаантай болох гэж байгаа юм биш. Яг ингээд одоо GT те, Rocket Bay-тэй, Opposite-тэй, Descent-тэй одоо өөр хинээс энэ үеийнхэнтэй гээд нэг үед байж зогсолтгүй уран бүтээл одоо биднес ч баг 10 үед нь 20 жил болж байгаа байхгүй юу? Тийм байгаад бол би бол бахархдаг. Тэр дунд те одоо Rocket Bay-г ярих юм бол ZUG те ярьж байгаа нь бол надад бол яг хэрвээ G байгаагүй бол намайг ингэж хурцлж надад тийм хийлэхгүй. Тэрэн дээр бол би бол маш их баяртай байдаг. Тий, яг л нэг цаг үеийн ярьж ирсэн рэпер тий. FM-д ажиллаж байхад би ч яг 2007 оноос 2011 12 за ер нь бол нэг 4 5 жил бол FM-д хөтлөгч хийжсэн. Тэр үед болохоор ингээд нөгөө юунууд ингээл орж ирдэг нөгөө хөгжин дуунууд ингээл ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр дууг хаяаж олж байгаа шалтгаан юу вэ гэсэн чинь сонсогч нар өөрсдөө нэгтгэдэг. Тэр хамтлаг тим дуу гаргацсан байл шүү. Тэр дууг тавиад өгөөч гэх тэгэнгүүт тэр хамтлагтаа нь бүр уулзаж тэр хамтлагаас нь тэр дууг нь хүртэл авдаг байх жишээний тий. Тэгэнгүүт тэр чинь ингээ файлуудыг нэрж авчирна. За тэгэнгүүт ингээ явж итэл ёстой нөгөө орц юунаас вэ ингээл хинч мэдхгүй нэг нөхөр ингээ гарч ирсэн ээ. Миний юм дуу байгаамаа CD-гээрээ энийг цаад өгөөч. Тэр хамтлагийнхын хүн өөрөө асуулах гэсэн бол яах вэ? Бидээс тэгдэг байсан шүү дээ. FM дуугаа өгөөл уцтаа тэр дууг сонсъё. Өөрөө захиалаад. Тэгээд юу илээ? Сансрын юу муугар чинь тэгээд тэр хамтлагийн Ванкуши Excel-ийг сонсъё гэл тэрийг үзэж үзэл тэгдэг байсан шүү дээ. Яа, тийм үе байсан тий. Биднээс чинь тэгэл жил бол хий иргэсэн шүү дээ. Аха. Хамгийн анхны одоо дуу гэ бидний үг гэдэг дуу байдیں۔ Тэгвэл Ванкушийн чинь болохоор би Пангас дээр анх нэг байрных байгуулад тэгээ дандиг аваад тэгээ данди би дуурав хамгийн анхныхаа дуу биччихсэн. Үндсэн тэгж яхад би бол яг Garnet 4 гэдэг бүүзээ зараад студ орж исэн байхгүй. Тэр үед одоо студийн мөнгө хэд байсан 15 мянга занга байсан юм уу хайш 30 мянга дөрвөр зарж илүү. Тэгээд энэ юу соёлын төвийн хойдолд соёл гээд одоо эрх чөлөө хамтлаг гэж байдаг шүү дээ. Тийм эрх чөлөө хамтлагийн нөгөө мөнхөө ах гэж байгаа. Ингээд арай нэг туранхай юм борно. Тэгэл тэдний студид очиж анх юунд орж исэн. Хооланд орж исэн. Тэгэл анх удаа хооланд орж байгаа. Тэгэл амар ингээл үгээ бэлтцсэн, амар их бэлтцсэн. Тэгэл түн цаг нь юм цагтаа ингээл амжуулах гал. Тэгэл яг би яг санд яг орсон чинь нөгөө одоо эрх чөлөөгийнхэн чинь нэг амар штэ. Тийм штэ. Хувцсан хипхоп юм өнгө байсан тий. Энэ явж исэн л ингээл орсон чинь аас юм байна уу хооланд орох гэсэн юм гэсэн чинь мөнхөө хэдэн бацаа хооланд орё гэнэ. Урд нэг хипхоп амар дуртай. Тэгээд топ тимэмтэй жоохон бахта үздэг гэсэн эрхчлөөгийнхэн ч бол ер нь л яг амдаар нь хараад тайзан дээр явах юм бол амар хөвс байдаг гэсэн. Ер нь нэг юм хувцсан ч гэсэн нэг юм. Гэхдээ одоо хүртэл стил нь байгаа. Тий. Ер нь нэг сүрдмээр амар. Тийм бадар. Тэгээ мөнхөө ах бол их гоё хүн. Мөнхөө ах бол Ванкушиг бол анх дуулуулж хат ингээд дуулаад өгчих юм дөө ингэдэг гэд их юм зааж өгчээсэн. Тэгээ мөнхөө ах та бол үзчихвэл баярлдаг шүү.
Тэгээд Ванкуш гэдэг одоо нэрнээс нь ахуулаад дараагийнхаа гишүүнүүдийг ер нь яаж хийж нэмжсэн юм бэ? Яг хөө биднес чинь болохоор Пангасфт 2 чинь 200 орих нөгөө хэд маань Орос 3 их гэхээр яг 200 аваар байж идэг. Тийм байна. Хүмүүс. Тэгээ нэрийг нь бол манай байрны итгэлгээд Слвар дээр сарч чад Ванкуш гэдэг ийм машин байдیں۔ Ванкуш гэдэг чинь ялах дийлэх гэсэн үгтэй. Энэ нэрийг өгч гэдэг. Тэгтээ анх бол өстой өвөрмөц байсан. Нэр мөрнээс ахуулаад тий. Тэгээ тийм нэрийг өгөөл. Тэгэл хүмүүсээ аваал зургал болсон да. Аа. Тэгээ тус-тусдаа ч бас уран бүтээлүүдээс нэлээд гаргасан тий. Тийм. Ер нь бол тус-тусдаа бол Ази, Пангас хоёроос бусд нь бол бүгд тий. Ялангуяа одоо чинь Америкт ингээд яг суралцж явах үедээ тэнд уран бүтээлүүдэд төрөвж явах ч юм уу. Одоо яг Америк гэх юм бол хипхопын одоо энэ чинь баг үлгий гэсэн үг шүү дээ тий. Ерөөсөө тэндээс л ерөөсөө ингээл гудамжны одоо урлаг гэдэг зүйл дотроос ингээл гараад ирсэн биз дээ тий. Тэгээ маш олон одоо юу гэдгийг домгууд тэнд л одоо бүгд л мэдлсэн тий уран бүтээл төрөдөг. Тэгэхээр юу гэдгийг танаа тэр хот тэр эргэн тойрон орчинд тэр нөлөөллүүд юу н хэрэг байсан бэ? Хипхопынх нь одоо ярих юм бол яг хипхопод одоо жоохон арай өөр уур амьсгал те Dory Soft Map-ыг бол оруулж ирсэн гэж намайг ярьд юм билээ. Угаасаа тэр үед чинь нөгөө тэнд FM те одоо CD MIDI яагаад яг энд сонсдог л байсан баг л та. Тэнгууд яг ингэ нөгөө дотор нь байхлаар яг ойлгож байгаа байхгүй те. Ингээл телевизэр кабел их үздэг байсан шүү дээ. Одоо ингэж тийм байхгүй байлаа. Тэгм кабел үзсэнгуудаа энэ юм байна. Тийм үү энэ тэндээс гарч ирж байгаа. Энэ Dory Soft юм байна. Энд чинь одоо East Coast одоо юм байна гэдгийг мэдэнгуутаа за энэ TI гэдэг нөхөр бол гоё нөхөр юм байна гэл тэр мөрний аймаан дээр дуулж мөн TI бол гоё шүү те. Яа. Тэгэл илүү нийтвч амар байл шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл за ер нь иймэрхүү юм хийд юм байна гэл тэднүүсийн дуу бүгднийг сонсож байгаа. Тэгэл нэг тиймэрхүү л дуу хийдэг байсан. Лил Вейн тэгэл тэрний араас одоо нөгөө трек мрекээс ахуулаад ингээл зөндөө хүмүүс ингээл шүү дээ. Тэгээд би чинь хэдэн 8 онд юм уу хамгийн анхны тоглолтоо үзэж байгаа. Nebraska-д Young Money Cash Money гэдэг одоо Birdman одоо Lil Wayne хоёр чинь одоо ахлагч нар гэж явах тий. Тэгээ онгод тэрний одоо бодоод тахад одоо миний YouTube дээр баг бичлэг байж магадгүй тий. Тэгээ хүмүүсийг танилж байхад дунд нь трек байгаа. Nicki Minaj байгаа. Өөр хин байсан бэл Tyga Maya баг байсан баг. Яг гаргаж ирж байгаа. Яг гаргаж ирж яг тэрийг би үзэж байгаа байхгүй. Тэгэл би яг анх хипхоп тоглолт үзээл за юу гэдэг юм бэ гээл. Тэгээ ингээ үзчихсэн чинь зүгээр ингээл ийм цагаан ингээд алчуур байгаа байхгүй. Тэнгууд л одоо нөгөө хитэн л одоо биднээс нь муухай гаргалыг нөгөө панчан гэдэг дээ шүү дээ. Панчанд нь одоо трек мрек гарч ирээл дуулаад пумпаа ингээл хөгчмж заахавч хангас сансгаж байгаа. Тэнгууд за нэг юм бэ ямар сони юм бэ гэж бодсон. Тэгсэн чинь нөгөө ах нь гараад ирэнгууд Lil Wayne гараад ирэнгууд чинь нөгөө юу нураад нөгөө юугаа аваад жинхэнэ тайз нь гарч ирээ бүр амар хөгжмж хангаж мангараа би бүр за ингэ тийм. Тэгээд одоо Lumino-гийн ах нарынхаа тоглолтын дээр Crocus болж ирсэн. Хэдэн жилийн өмнө л би яг хэлчихсэн байхгүй. За ийм байд юм бэлээ шүү халаад юм бэлээ. Тэнгууд ингээд лед мэд асаахгүй байж байгаад ингээд юугаа яагаад ингээрээ тэгээрээ тэг Ванкуш биднес чинь тэг чинь манай нөгөө дүү талигач лил төгий долооч гэсэн очноос байсан. Тэгээ тэр хэдий чинь биднес чинь бүгд очиж халааж ирсэн. Ер нь бол нэг тиймэрхүү гэж боддоо штэ. Тэгж анх тэрийг яац. Тэгээ бас сая Kendrick Lamar-ын тоглолтыг үзлээ. Түрүү жил. Тэгсэн чинь бас нэг юм байна. За одоо шоу зохион байгуулж байгаа хүмүүст хэлэхэд юу яат юм бэ? Ингээд DJ гэдэг хүмүүсийн ингээд орилж байгаа шуумд тавьчих юм байна. Гэл тэнгууд яа ингээ хүн орилоод байгаа нь мэддэхгүй юу яагаад мэддэхгүй тэгээ ингээд тэр нэг ингээл 0 мол ороод хоол манд PM-ээр хүлээл явж байгаа гэл орилоо явж байгаа бүхэн сандаад эхлэх гэж юм гэл тэр бас их гоё юм билээ ямар санаа бас тийм уус тийм бодоод үзэхээр ингээл яг ингээл ч орилж байгаа шуумыг DJ нь ингээд юу ятсан тэгэл юм болонгууд яг хүн орилоод байгаа нь мэддэхгүй юу тэр мэдрэмжийг аваад тий. Яг том тоглолт хийвэл тэрийг бол туршиж үзүүл. Хүмүүс ингээд жоохон дараал эхлэх юм бол тэрийг явахад пүх гэж би мэдлгүй гүүж амж гарч ирж байгаа шүү. Юу болчих вэ гэл. Тэгээ тоглолт эхэлсэн байхад бол хүн яахгүй шүү дээ. Яахгүй шүү. Энд нүгээр явахгүй юм чинь. Ер нь бол эхлүүлэх юунууд бол хүмүүсийг бол тэг зөвлөл надад гоё санагдсан. Тийм байна. Гэхдээ одоо энэ чинь ийм олон жилийн туршлагатай юм чи угаасаа туршлагууд байгаа л да. Энэ тоглолтууд ивентүүд ингээл дэлхийд даяар ингээд зохион байгуулаад сурцсан учраас тий. За уран бүтээл рүү нөрөө. Уран бүтээлүүд нь за түрүүний хэлсэн нөгөө миний бүзээс ахуулаад маш олон уран бүтээлүүд бүр тэгтэр нь маш олон шүү. Тий. Сүлд тоолсон шүү дээ. Манай нэг дүү
TR11 YouTube дээр тавьсан байлаа бүгднийг. Тэгээ бас 4 5 дуу олоогүй гэсэн юм. 200 хэдэн дуу байсан шүү. Пүүх Вэ чи юу ч биш юм бэлээ. Тэгээд ингээд сонсоод ах чи одоо Tupac одоо энэ лаг одоо Michael Jackson чи хэдэн мянган дуутай. Тий, хэдэн мянган дуу хийжсэн гэж байгаа байхгүй. Тэрнээс л ерөөсөө л ингээд хэдэн л ингээд ондог. Тий. Дэлхийд даяар яг бүүн болцсон байгаа тий. Тэгэхээр одоо би одоо хөвдөө болвол над бол нэг амар нэг хийтд бол байхгүй гэж боддог би. Ер нь үү? Тий, ер нь хаа. Үгүй ингээд чи ингээд боддоо. Чи л тэгж бодож байгаа гэхээс биш. Яг ингээд миний тайлбарлахыг сонсох юм бол зэ одоо яг хийт дуу гэдэг чинь намайг дагаацсан байхгүй. Тий, намайг дагаацсан. Одоо хүн болгон мэднэ тий. Чамда. Ойлгохгүй хайр. Тий, одоо тэг шинээс гэх юм бол одоо гинжингийн бороо, мисэм хоёрын бороо ороо. Тэнгууд нинэгийн Алтан жаргал хоёрын тий хамтарсан уран бүтээл. Тэднээс чинь хийдэг байхгүй. Надад бол яг ингээд бүр ийм тэднээстэй үү. Тэр ихтэй ингээд магадгүй зүгээр ийм байж магадгүй байх. Нөгөө хүмүүний тэр нэг мэдрэмжүүд байдаг чинь нэг юм дууг сонссон тухайн үеийн цагт нөхцөл байдал гэдэг ч юм уу те. Би яагаад ч юм тэр миний пүүзийг бүр үнэхээр ийм шок гэж одоо хүлээж авчихсан байхгүй юу. Яагаад вэ гэхээр миний өмнө сонсч ирсэн уран бүтээлүүд нь болохоор нөгөө л одоо ах нарын уран бүтээлтэй I Stop Digital гэх те. Ингээд явж исэн чинь би хэмнэлийн сонсоод ингээ гайхаад байгаа юм шиг. Ямар сони уран бүтээл вэ? Эхлээд сонин гэж хүлээж авч тийм. Тэр чи яагаад үл нөгөө өнгө айс бүх юм ингээ жишээ нэмч өөр юм өнгө айстай гараад ирж байгаа юм чи тий. Тэгээ манай дүү ингээ өдөр шөнөгүй сонсоод болдгоо. Бид чи юм жижигхэн юм нөгөө юм фэми жижиг хөгжим байгаа шүү дээ тий. Тэгээ тэрэн дээр ингээ чихвчээ ингээл тавиал тэргээ сонсоод. Тэг чи ямар дуу сонсоод байгаа юм гэсэн чи. Миний бүс гэл. Наран туул дээрээс авсан миний бүс гэл тий. Тэгэл би дараа нь тэрийг ингээ сонсоодсон чинь тэр нь надад ингээд амар гоё мэдрэмж өгөө. Тэгээ надад бол зүгээр яг одоо ингээд бүх цаг үе гээд ингээд ярих юм бол мэдээж миний пүүз орно. За тэгээд цаашаа үргэлжлүүлээд ингээд уран бүтээлүүд ингээд хараад үзэх юм бол нөгөө дандаа нэг юм хит болсон уран бүтээлүүд дээ штэ. Хөөрхөн голын ураас ахуулаад байна. За. Хит бишээ. Хөө гоё штэ. Тэгээ чанартай юм уу вэ? Гэхдээ ер нь ингээд уран бүтээлээр тухайн үедээ ч юм уу яг ийм нэг юм тухайн үеийн ийм трендүүдийг бас нэг юм гаргаад байгаа юм шиг надад үнгээс харагдаад байгаа байхгүй. Тэр үг нь одоо хэллэгж байгаа үгнүүд нь хүртэл ингээд тренд болоод хоорондоо ингээд ярилцдаг ч юм уу те. Тэр бол угаасаа миний одоо юу гэдэг лээ. Стратеги. Жил 20 одоо 2004 онд хамтлаг байгуулсан байгаа шүү дээ. Гарч ирэхгүй байна те. Тэр үе чинь нөгөө хайрын дуу дуулж ирсэн. Хайрын дуу дуулж үзсэн. Тэгээд хипхоп дуулж үзсэн. Гарч ирэхгүй. Тэгэхээр би ботсон бохоггүй. За ингээл ерөөсөө ингээл нэг сонирхол юм хийх хэрэгтэй байна. Тэг унгуудаа Excel гэдэг дуу хийжсэн. Тэгэл миний баримталдаг одоо зарчим бол ингээд сонин дуу хийх. Тийм болохоор миний пүүз. Тэгээ яг одоо ингээд нас дээр гараад яг ингээд бодлоо л та тий. За ер нь ингээл миний одоо тэр нэг онгой байд Lumino-гийн лайв дээр хийсэн гинжин бидэд яатсан. Тэгээ зэцээ одоо хизээ цөмөрөх гээд байна. Гинжин бол бороо мороогоо хийцэн. Тэгэл би одоо цөмөрөх гээд байна тэл. Тэгээ яг бодлоо. Бодсон ч одоо миний дуунууд ингээ ерөөсөө ингээл хүмүүсийн хасаа ичт юм тий. Ингээл дуулангууд пүүз сонирхдаг хүмүүс сонсдог. Тэрийг ойлгож байгаа байхгүй. За ийм пүүз байдаг ч ордныг сонгох. За ингэнгууд ингээ сегмент нь жижигхэн болчих. Хөөхөөлөөрөө гингууд хөлөөгөөр ойлгодог хүмүүс ягаад ойлгох гардгүй хүмүүс бол байгаа шүү дээ. Тэмүүт ингээ байхгүй болчих واخ. Чанартай юм гингууд уудаг хүмүүс. Уухгүй хүмүүс нь байхгүй. Тэгээ ерөөс ингээл яваад нэг ийм далаацтай юм. Хайрын дуу дуулгаар нэрээ дуулна. Тэрс ийм нийтийн юм ерөөсөө би дуулдаг юм билээ. Нэрээ наач анзаардсан ч бас тийм. Дуунууд нь яг ийм сонирхлын төвшний яг ийм сегмент авчдаг. Тийм байна. За тэгэхээр би сая яг асуух гэдэг гол зүйл нь юу вэ гэхээр мэдээж энэ нөгөө уран бүтээл гарч байгаа уран бүтээл болгон чи ингээд өөрчлөгдөж штеп. Цаг үеийг дагаад. Гэхдээ энэ чинь үндсэн суурь нь бол байж л байгаа тий. Гэхдээ энэ чинь хөгжмийнх нь цохилт нь хөгжмийн хэмнэл гэдэг юм уу, үгнийх нь флоу нь байдаг ч юм уу тий, мэдхгүй шүлгийнх нь ч юм уу тий. Энэ олон жилийн хугацаанд ингээ анзаарангууд одоо ер нь уран бүтээлүүдлээ ямар чиглэлүүд л ер нь төлхөө хийхээр зорж байна. За би бол ингэж бодсон. За одоо яг ингээл цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаад тэгэл ахч басч нэг хайшин тэнгууд одоо нэг хуучин хим маягаараа л явал бас зүгээр ч юм шиг гэж бодоод байгаа. Тэгэхгүй бол нэг шал өөр болол нэг өөрөм дуулаад байвал бас нэг сонирч юм шиг. Тийм тий. Хүмүүст харагдах байх юм тий. Тэр нь одоо бол саяны цомог дээр бол яг хуу би яг юу дуулж чаддгаал бүгдийг нь харуулсан. Энд бол амар юуны дуу байгаа. Улс төрийн тухай дуу байгаа. Хайрын тухай дуу байгаа.
сексэршиг парны тухай дуу байгаа. Амар хипхоп дуу байгаа. Залуучуудтай хамтарсан дуугаа. Тий. Яа, наач бас гоё сонсогч шүү. Тийм тэгэнгүүт яг бас одоо хүмүүст сонсгож байгаа шүү дээ тий. Одоо студ дээр одоо хамтарч нөгөө дуулсан хүмүүсээ сонсонгууд тэгэл нөгөөдөө дууга бичүүлж ийл тэгэнгүүт юу болж ийн гээл тэгэнгүүт сонсголонгууд за окей гэл. Янз ингээд пум пам гэл. Ийм л юм болж байгаа. За түүнээс гадна яг зүгээр нэг ийм сая яг ингээл яриад байжсэн чинь надад зүгээр нэг ийм бодол зүгээр төрлөө. Зүгээр ер нь ингээл яг энэ салбарт маш олон жил ингээл уран бүтээлээ зогсолтгүй ерөнхийдөө явлаа. Бүр зогсолтгүй шүү тий. Тасралтгүй явлаа. Би даасан тоглолтоо чиглээ. Цэнгэлт хийж таагаа жоохон зогссон шүү. Үгүй харьцангуй гайгүй шүү. Манай одоо юу гэдэг сонсож байгаа хүмүүс бас ерөнхийдөө хэлэх байх. Байнгын л ерөнхийдөө бас уран бүтээлүүд ингээд таслахгүй ингээд яваад. Тэг зүгээр энэ хугацаанд маш олон лол дамжилтууд, маш олон ч бас сэтгэлээр унсан тийм зүйлүүд бас нэлээх байж л байсан баг. Тэг ялангуяа энэ урлагийн салбарт бол зарим зүйлүүд ингээл хийж явж байгаа л бүтгэхгүйгээс ахуулаад зөндөө зүйлүүд л туулсан баг. Зүгээр одоо ингээд эргээд санахад маш гоё мэдрэмжүүдээс нь ахуулаад маш тийм харамсалтай тийм үйл явдлууд гэдэг ч юм уу те эргээд харахад жоох юм тийм өөрт чинь тийм тухгүй мэдрэмж өгөхөр тийм үйл явдлууд ер нь хэрэг байсан бэ. Тэг ер нь байнга л байд шүү дээ. Би за яг цомог хийхээр бол цомог болвол загчдаг байсан. Дуусчдаг байсан. Гэхдээ яг нэг 1000 цанга за дээдл нь 2000-ыг ахиж хөвлүүлэл. Доотлол нь тэр үчин цомог хөвлүүлэхэд 1000-аар хөвлүүлдэг байхгүй. Тэгээд дахиж хөвлүүлж 2000 2000 яг тэгээд болчдөг байсан. Тэгээд тоглолт хийхээр л Крокусийн тоглолт нь гоё болчихсон баг. Тоглолт хийхээр л ерөөсөө болтгоо байхгүй. Хамгийн анх бас нөгөө тоглолт хийх гээл нөгөө цирк байсан шүү дээ. Тэг чин насаа бараг болцсон байсан баха 12 онд. Тэгэл тошин дээр тоглолт хийн гээл. Тэгүнгуудаа билет амар үнэтэй зарж мараал те. Тэгэл яг дүүрж байгаагүй. Тэгэл за нэг мөнгө олсон ч юм байхгүй, шатсан ч юм байхгүй. Тэг спонсор хиймстэй байсан болохоор гайгүй. За ер нь бол ийм юм байна гэдэг. Тэгээд 19 онд тоглолт хийж байгаа. 19 онд тоглолт хийгээд гайгүй алб дансаа нөгөө юу 7 жилээр тоглолт хийсэн байна ш. Тэгээд сая хэдэн жилийн дараа хийж байгаа. 6 жилийн дараа хийж байгаа юм. 19 оноос хойш гэдэг чинь 5 жилийн дараа. 5 жилийн дараа цэнгэлдэг тоглолт хийлээ. Цэнгэлдэгт бас нэг юу яахгүй. Сэтгэлд бол нэг хүрээгүй. 17 мянган хүн ирдэг лүү яадаг үлээ. Одоо тэг чинь би бол одоо тэ ингээ ийм уран бүтээлч үнчээд бай. Тэгээ яг тоглолт хийж байгаа хүний хувьд бол тий одоо таандрах шиг ч юм уу тий. Ингээл буян болоод авч чадсангүй инглээ тэглээ гэл тийм үсээд таасан бохгүй. Тийм болоогүй. Тэгээ дээрэс нь бол яг тэр өдөр Social Play Park гэдэг нөгөө Mowji Yongsap гэдэг бас хипхоп яг тийм нэрийг давхалсан юм байна тий. Тийм үйл явдлын нэр болж ирсэн шүү дээ. Тэрэн дээр бол яг яаж одоо тэгээ Сидней баяр зайсан хийж байгаа. Тэгээд одоо манай найз хэлжсэн байхгүй. Тэгээд юунд цэнгэлтгэд тоглож ирсэн. Нэг азар шатдаггүй. Тэгээ бас нэг нэмэгтэй гараад идэг. Тэр нь юуны ачуу гэхэлэр спонсор байгууллагууд гайгүй орж ирсэн. Тэгээд юу би чинь бас юу яд юм ламд үзүүлдэ. За энийг өстө хийдэж ярьж байгаа. За ихээр юу сонирхолтой болохгүй. Тэгээд ламд үзүүлдэг байхгүй. Тэгэл би ч бас яг вэ нэг юу шүтлэггүй бол биш. Бүр амар шүтлэгтэй бол биш. Тэгтээ бол яг тэгэл нэг монгол хүн байдаг да. За тэгэл за ярилцлага таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд түүний дундор би та бүхэнд бас манай подкастаас хамтран ажиллаж байгаа бүтээгдэхүүний бас танилцуулъя гэж бодож байна. Энэ бол Club Tales. Канадын алдарч бүтээгдэхүүн. Тэгээ хаач хизээч хүссэн газараа та бүхэн маань хэрэглэх боломжтой. Өрн дулаан цаг болсон байна. Найс нөхдөдөө цуслан дээр ч юм уу тий. Магадгүй бас одоо юу гэдэг үйлчлэгийн газруудаар, зэнгэний газруудаар, бүх газруудаар ерөнхийдөө магадгүй үйлчлэг бүх газруудаар хэрэглэх боломжтой гэдгээр онцлогтой. Тэгээ миний хувьд болохоор энэ дэр бас нэг онцлог зүйл хэлэх зүйл нь юу гэх юм бол та мөстөө хүүтнэр нь яг энэ жинхэнэ амттай коктейлийг бол илүү гоё амттай гэдэгт бол би амбартай хэлмээр байна. Тэгээ коктейлийн can Club Tales-ийг та бүхэндээ санал болгож байна. Үнэхээр гоё амттай. Here come the drink makers, the cocktail shakers, serving up the flavors.
Pour it up and go cha-cha-ching-ching. Here come the drink makers, the cocktail shakers, serving up the flavors. Pour it up and go cha-cha-ching-ching. Нэг багш дээр очлоо. За ингээд тоглолт их чинь гэл. Тэгсэн чинь нилээн гайгүй спонсорууд яатсан. Тэгэл тэгсэн чинь за чиний тоглолт чинь бол юу н хэцүү шүү гэж. Өө зөө. Хэцүү байна. Яагаад гэсэн. Би чинь тэр үрж бааварлаад юу яриад байгаа юм ч одоо мөнгө дөрөв цугларч 10 хүн ч ирсэн гэсэн шатгараг боллоо шүү дээ. Тэгээд тэгсэн чинь за ингээд юу мүү гээл. Тэгээд за ах ингээд юу тэгэл ном уншуул гэж байгаа. Тэг юу гэдэг лаа тийм. Тэгсэн чинь манай нөгөө ээдэ чинь байсан шүү дээ. Ээдэ зохион байгуулж байгаа байхгүй юу? Тэгмүүд одоо чи битээр нэг ангид байсан мэт би олон юм ярьдаг шүү дээ. Нэг яриад байдаг те. Хүн яриулахгүй яриалаа. Тэгэл тэгсэн чи за чи галт би тэгээ пэйдэж байгаа шүү дээ. Тийм юу гээл нэг жоохон үлээ шугаал гээл тэгсэн тэр надаас асууж чи энэ газараа энэ том савнда хэдэн удаа тоглолт хийж үтсэн чи гэдэг байхгүй юу? Хийж үзег анх удаага тоглолт хийж байгаа. Тийм үү. Тэгээ хамтарч байгаа хүн чинь гээл одоо тэр хүнийг одоо жил мөлийн ингээл нэр мөрийг хэлж байгаа шүү дээ тий. Хамтарч байгаа хүн чинь хэд удаа байсан. Ингээ юу н банк жил болго хийдэгсэн. Тийм үү. Тэгээ чи одоо юу мэддэг гэж тэр хүн юм заагаад байгаа гэдэг байхгүй. Тэгвэр би нэрэж бас тийм шиг гэ. Тэгэн гутаа би гарангуудаа за ээд өгшөө юу гэд битэрч одоо найзууд боллоо шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ за ингээд ингэж ийна. Чи одоо юу гэж бодчих гэсэн. Ер нь бол тийм ээ өгшөө тий. Ингээл компани гээл олон хүн сууж хахад чи ингээл урдуурж яриад ингээд ахчвал над манд бол тухгүй байгаа. За тийм байна гэл. Тэгэл ингээ хүмүүс юм чамд ингээ тийм байна, тэгдэм байна, хүн амтантай хэрэлдэм байна гэл. Тэгсэн чинь хэрэлд ингээд ном уншуулж болол хүмүүс ингээд би ч жоох ингээд яачихгүй за бас нэрээ тийм байна гэж. Тэнгүүд хүн амтан чинь гайг болоо чамаа залгана малгана. Тэгээ хүн амтан залангууд наа за ойлголоо. Тэгээд юу яасан чинь яг надад хэлсэн байхгүй. За яг чамаг гэсэн үнэнч сонсогч чинь чамаг гэсэн хүмүүс очноо. Тэг бүр амар хах затлаа дүүрхгүй. Тэгтээ бол тоглолт маш гоё болно. Тэ? Тогмог тасрах масрах гимтэл юу ч цагаагаар нөлөө байхгүй. Цагаагаар нөлөө байхгүй. Очсон хүн ямар ч муу юм хэлэхгүй. Тэгэл гэсэн байхгүй. Тэгэхээр би тэгдэг байхгүй. Тэгээд ингээд плет тараагаад ингээд дүүргээд мүргээд ячвал за бити тийм гач юм ирээ зүгээр л чи очих гэсэн хүмүүсийн л очивол нэгсэн тоглолтоо л хий. Яг зориод очиод. Тэгээд тэр тоглолт чинь бас гайгүй манай спонсор байгууллагууд найзуудтай баярлалаа. Бараг ихэнх найзууд байгаа шүү дээ. Найзууд бол маш их баярлдаг. Тэгээд жагаа ахын хөгжмийг анхудаа гаргаж ирсэн. Яа. Гаргаж ирсэн. Жагаа ахтай бас тэгвэл хамтраад байж тахаас ямар байв? Жагаа ах одоо ер нь л нөгөө жагаа ахын найзанд манай ээжийн ах байхгүй юу? Одоо манай ах жагаа ахтай найз тэгвэл багаас нь мэднэ. Тэгээд ярьж ирсэн тий. Ер нь цэнгэлгээд очиход бол жагаах ер нь яг л зогссон л бүгд тоглолтуудыг ер нь зогсдог юм байл. Яг л зогсож идэв юм байлээ. Тэгээд би бас тоглолтууд дор юу яат юм аа. Жагаахт нэг амар загнуулсан. За тэр ярьж болж байна. Гайгүй л дээ. Яг найз нь гээд одоо манай ах бол яг жоохон удаг байж байгаа. Тэг яг бүр эртүл нас ураагүй. Тэгтээ яг сүлд нас орсон. Удаг. Тэгтээ яг нас орсон. Тэгтээ тэнгуутаа би тоглолтын дунд уудаг байхгүй бас. Уугаа тэгээд энэ жагаахтан жоох эвгүй ярьчтий. Тэгээд гисэн чинь цаа жагаахын үчин тэгээд маргааш нь би нөгөө эдвэтээр хоол идчихэд хоол зөөгөөд хавчдаг байхгүй. Тэгээд жагаах чинь тэмдэглээ уухгүй юм билээ. Хөгжмөө ингээл хараал ингэсэн байна. Ойж нааш ишэргээл тэгээд хоол ингээл өгсөн. Тэгээ ингэж үдчихсэн. Ялтын зогсож байгаа шүү дээ. Жагаах гэж хараал ингээл зогсож юм чинь их юм ярихгүй. Тэгэл өөдөөс нь том мэрж чадахгүй шүү дээ. Бас нэг эвгүй ярьцсан тий. Тэгэл хэмжлэлтийн маягтаа тэгсэн нүгэл хоол цайгийн зөөгөл ингээ очсон шүдэж өгчлээ юуснаа. Энэ муу бас айл хувга яг ингэж чи болж болдгоо ах чинь тэгсэн тэгээ чи амьдралыг эвлүүдээр хараач баг ингээд махааж эхэлж байгаа махтайгаа баг гэж эхлэх байгаа. Тэгээ надад аюу гоё үг хэлж ирсэн байхгүй тий. Бас нэг юм ах хүн тий. Амьдралыг ингээд тий гоё үгээр хараач гэдэг чинь бас л аюулч тий жагаах тэгээд гоё тулсан. 17,000 хүн гэдэг бол зүгээр сая зүгээр нэг юугаар ингээд нэг юм ресүүдээр ингээд нэг юм тренд болоод байгаа юм 100 хүн гэл тий их юм байлээ тий. Тэгтээ 17,000 бол бас их шүү.
Тий. Тэгтээ яг уу босоогоор бол яг 25 манай найз бас яг тэгж хэлсэн байхгүй. За тэгэл би тоглолтоо дуусглаа. Тэгэл ойр дотныхон ингээл ирээл тэнд нэг юм богончиг тавьсан богончин дотор ороод тэгээд нэг би нэг happy ч биш. За ямар ч гэсэн тайзан дээр бол happy байгаа тий. Дотор ингээд буугаалаа ингээл явгууд. Манай ихнэр мөхнөр нойрын найзууд мэднэ ихтэй. Тэгээ намайг яг яах гэж ийм их гэж нутдаг наа чин ийм биш үү шүү. Тэгээ ингээд сууж манай найз Америкаас ирсэн үлзийгээд найз Америкаас ирсэн. Тэг маа дүлгөө ингээд найз тулгаа ээдээ. Тэг бид хидэл яг ингээд тэнд дотор багтаж байгаа. Тэгээ сууж байгаа. Тэгээ инглээ тэглээ гэлээ. Тэгэл маа нэг найз нэг шил макалаа байд ирсэн. Дэрийн задлалт хүн таа гэсэн. Тэг маа найз хэлчихсэн байхгүй. За хөө эцээ тий. Чамд одоо бурхан гэж хэллээ үү? За баг бурхан л гэж хэлсэн баг. Бурхан чамаа ингээд одоо ингээд дүүргээд өгцөн болвол тий. Ингээд ханчих юм бэл яаж мэдгийг. Чамааг болоогүй байх юм хий гэж штэ гэж байна. Тэгэл би тэр хүнээс бас яг нөгөө нээрэт юм ба штэ. Тэгээ яг ингээм дутуу нэг юм ингээд намаа ингээд хурцлаад одоо жишээ нь би одоо рокет бэ шиг байсан бол би яг одоо ахиж дуу хийх үтэй тэрүүгээр ингээл миний хов хүн нэг тийм хүнд ингээ зайгаад өгчдөө шүү дээ. Тэрэн шиг тэнгуутаа за хойш намхан баг юм чи одоо болоогүй шүү гэдэг нэг ингээд идэм болов гэж бодоо. Тэгээ би бас гоё хийгээд байдаг юм болов гэж боддог гэж. Уран бүтээлээ. Тэгээ бас намайг нэг хурцлсан юм байт. За би ингээд Smoke гэдэг хувцсны брэнд гаргаад ер нь ингээл за дуул одоо энэ халтуур гэдэг юм чинь сонгуулаар амар байсан юм шиг байна. Тэгээд нөх бас нэг амар байгаагүй шүү дээ. Нэг хэсэг. Тэгээд одоо бол амар болсон шүү дээ. Бүх компани шинжилгээ хийгээл уцаар яриад ингэсэн үү гэсэн үү. Тэгээд за ер нь бизнес руу орт юм уу гэд анхаа гэднээс Smoke-ыг байгуул ер нь дуулахаа болж ийсэн. Дууч хийхэ болоо. Тэгээд яажсэн чинь Ice Top-ийн анхнаар манай гэрийн гадаа яриад ийм нэг юм Монгол тулхтанчлуу Монгол юу гэдэг ийм төсөл явж байна. Тэмэнжигийн 100 тэр бүх хипхоп стор чинь тань хамтлагаас чамайг Бямбат оруулъя гэдэг. Тэр нөгөө тэгээд би Докгийн институт дээр ногоон төглийн тэнд очиод хоолонд орсон байхгүй. Ороод Бямбо ороод окей. Тэгээд тэгсэн чинь дуунд оруулахаа болжлоо гэдэг намайг. Тэрэн дээр юм байдгүй шүү тий. Тэгээд би очиод орсон байхгүй. Тэгээ юм болоо. Тэгээд яасан гэдгсэн чинь тэр үуч одоо би мяа байгаа. Жи ч юм бол амар байгаа шүү дээ. Тэр үуч одоо юу байсан юм бол баг бүрүүсний космос хийдэг байсан юм яасан. Тэнгүүд цэцээ орох юм бол би энэ дунд дээр ч орохгүй гэж байгаа байхгүй. Тэнгүүд мэдээж тэр чинь хүмүүс жиг л сонгоно шүү дээ. Жи амар юм чинь. Тэгээ би дотор бодож байхгүй. За ер нь бол бас дуу муугаа хийж нэг үзэхгүй болвол тий алахгүй ч гэсэн амраахгүй болвол ер нь бол энэ жич нэрээ клипэн дээр гардаг шиг намайг дэвслэх юм байна гэж би бодсон байхгүй. Тэгэхээр окей. За. Уран бүтээл рүү оръё. Бас нэг хурцлсан байж тий. Тэгтээ бас ямар сони юм тий. Тийм бага. Тэрэн дээр байдгүй гараагүй байхгүй. Би очиод яг одоо зургийн чугаа танаа хамтлагийн Бямбаяг байдаг байхгүй. Яг нөгөө би яг юу болсон тий. Үгээ бичээд 8 тагт өглөөд Монгол босоод мэндэл цэндэл гэж хэлж ирсэн. Тим юм болоод тэрэн дээр бол одоо яг би нэг гомдлоод байгаа юм биш. Одоо би сайн талаас нь ярьж шээ. Яг ер нь сайн хурцлсан. Тий. Хурцлсан үе бол тэр байдаг. Тэгээд буцаад за ер нь тулах хэрэгтэй байна гэдэг. Чанартай юм уу гэж бараг тулж ийл. Юу үлээ мэдэхгүй бас цагийн хувьд буруу гэж магадгүй. Ямар ч байсан тэгэхэд бол тэр үйлдэлээрээ намайг болвол яг хөө тэр хүн бол дарах гэж исэн бах. Надад бол бүр ингээд тесрэлт өгсөн байхгүй. За бүр ийм юм бас амар юм байна гэдэг. Наач мус тэгтэй гоё юм биш. Баярлаа. За тэрнээс гадна сая Стопи ах нар гэл яг ярьсных яг тэр чинь 2024 оны тоглолтын өмнө юу асан шүү дээ. Шартаг сэргээж одоо ингэж хамтарсан хөлбрийг гаргасан шүү дээ. Яа тэрсэн бүрээсээ. Тэр клип за тэр гоё зурдээс. Тэр бол яг уу ингэсэн дуунууд хийж хагаад тэгмэд Ice Top-ийн ах нар чинь тэр үед ер нь бол тоглолт хийх гэжсэн байхгүй. Тэр жил үлүү тэрний өмнөх жил үлүү тоглолт хийх гэж баг тэр жил баха. Тэгээ одоо нөгөө учиртай урилга учрал байдаг шүү дээ. Учрал над руу бичдэг байсан бичээд. За ингээ Ice Top ингэж шартаг шинжлэх гэж чи орох уу гэд. Тэгэхээр өө би орё гэдэг. Тэгээд тэгсэн чинь Ice Top-ийн ах нар тоглолтоо хийхэ болчлоо. Тэнгуут нь би учрал руу буцааж бичээд өгшөө. Тоглолт болох гэж ингээд яавал яадаг болов тэгэж юу гаач. Тэгээ би Ice Top-ийн ах нартай яриад ингүүл ингээ клип нь гоё ингээ хийчихэл та гэдгсэн чинь оо за тий.
Тэгээд бүр бадгаа хүртэлтэн дээр ч ордог шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь одоо яг ингээд шууд хараал хэлж болох гэдэг байгаа л да тий. Тэгээ яг нөгөө тоглолтын өмнө бас нэг гаргасан уран бүтээл үргэлжлэв шүү дээ тий. Ганц гээд Тий. дуу муу сахуулаа тэр мөр ч бас нэг юм ширүүн дөрөв тийм өнгө айс маягтай бас байгаад идэг шүү дээ тий. Одоо энэ цомгон дээр тиймэрхүү төрлийн уран бүтээл байгаа. Тиймэрхүү уран бүтээл байгаа. Тэрийг одоо юу гэдэг яа нэг тэрийг нь онгод монгод гэдэг юм бол яа гэдэг. Гэхдээ хүн болгон дотор л ганг хүн байгаа билгүй дээ. Тийм шүү дээ. Тэрийг хэр дардггүй л гэдэг байгаа. Тэгэл яа ингээд нэг ай сонсоол тэгэл ингээл байж байгаа юм бол яг л тийм л үг л орж ирээд байдаг. Би ч бас өөрөө нэг тийм даруухан хүн байгаагүй биш. Тэ хотын төвд ах трийн зодоо зөхөө нэг хараад тэгэл нэг даагуур цаагуур ингээл ер нь бас нэг хүн дээрлэхүүлэхгүй. Тэгт баг хүн тэгтээ нэг дээрлэгчээсэн. Надад ч дээрлэхүүлдэг юм гэж байхгүй хаа. Тэгтээ ер нь бас дээрлэх хүний дээрлэгчээсэн бохоо юу нуушлаараа гэж идэвхтэй байгаа. Тэг худлаа ярьчих. Байшгүй гараад ирүүлээ тий. Тэг байшгүй чи худлаа яриад байгаа гэж байна. Тэг тэгжсэн бохоо. Тэгээ уушлаараа гэж. Тим ганг юм бол байгаа шүү дээ. Тэгэл дуулж байгаа. Тэгээ яг дуун дээрээ би хэлсэндээ дуу шиг амьдарч ирлээ. Ухраагаа сонсгоо гэдэг. Юу гэдэг лээ? Тийм. Дуу шиг амьдарч ирлээ. Ухраагаа сонсгоо. Бүх орны виз авсан баталгаатай дансхөө. Цадаж өхөн учинд өлсөж өгсөн хүний сүнсхөө. Амнаас минь галгаар нь чамаас үлдэнд үнсхөө. 88 оны луутай тиймээ би том дуутай удам залах хоёр хүүтэй ухаантай байхгүй болохгүй шүү дээ. Ганцхан бурхан намайг шүүд. Араа юу гэдэг лээ? Мэдгүй юм. За нэг тийм хөө. Тийм ээ. Тэгэнгүүт яг дуунууд дээр бол би худлаа нэх дуулж байгаагүй баха. Яг тийм баг. Ер нь дуулж байгаагүй баг. За одоо тэгвэл зайсан хил дээр болохоор өөрийн одоо тэгвэл цомгийн одоо сонсогч олондоо зориулсан тийм тайлан тоглолт болно шүү дээ. Тайлан тоглолт биш байхгүй. Яг одоо би бол би одоо тайлбарлаж өгье те. За би бол ингэж бодож байгаа. За одоо цомгийн нээлт ихлээр гэд хүмүүс очиод хүмүүс бааха урайл дуулуулаад тэгэл яг ингээл сонсогдол юу аа гэд мэдэхгүй болж байгаа байхгүй. Зарим нь төрүүлээ цацж чинь, зарим нь тэр өдрөө цацж чинь. За миний харж байгаа юм болохоор би бол цомгоо цацаагүй, цацахгүй. Энд сонсохгүй. Тэнгуутаа тэр газар явгуудаа ингээд дэлгэцэн дээр гоё өгнүүдийг гаргаад тий хав харанхуй болгоод тэгээд би энэ дуунуудаа одоо саяных шиг ингээд тайлбарлаж өгөө те. Энэ дуу бол ингэж бүтсэн юм аа. Ингээд одоо Justin Bieber нэг тийм хийсэн байсан да. Тэг ингээд би ягаал дуулах үедээ хамтуулаад ингээд тэгэнгүүт за энэ дуу ийм нэртэй энэ хамтарсан ингэж аяын ингээ яасан ийм түүхтэй би энийг ингэж бодож яасан гэд панк гэд эхлэнгуут ингээд бүгдингийн ингээд цэвэрхэн ингээд намгүм орчинд ингээд за манай монголчууд чадахгүй чадахгүй гэж миний төсөөллөөр бол би тэгж төсөөлж байгаа байхгүй. Тийм байна. Тэнгууд ингээд бүгд ингээд харангуудаа хэний ч сонсоогүй дуу сонсож байгаа шүү дээ. Хамгийн гол нь. Тийм байна. Тэнгууд бүх үгнүүдийг гаргаад өгчин тэнгууд үгийг ягаад ингэсэн үгнүүд паузлж хагаад энэ үг надад их таалагдсан энэ үгийг би одоо ингэж яасан болохоор ингэж битсэн юм шүү гэж тайлбарлаж өгөөд тэгээд цомгийнхаа дуунуудыг тайлбарлаж өгчөөд music дээр нэг гэж шинжил болж байгаа юм шиг те. Түн та. За одоо ингээд та бүхэн хамгийн түрүүнд одоо сонссон шүү. Тэгээд энийг хүмүүс цацлаа гэд панк гэл music дээр тавиал баяр үргээл. Тэгээл тэрүүгээр пумпан гэж яваал. Тэгээд дуусан гот мэдээж над дээр зориод ирсэн хүмүүс байгаа. Тэгэхээр би дуунуудаа дуулна. Тэгээд хамтарч дуулсан хүмүүстэйгээ хамт дуулаа. Тэгээд нэгэн үчиг одоо би бол ингэж бодож байгаа байхгүй. Яг ингээд цомгоо ингээд нээчээд бууж гой хүмүүстэй уулзмаар байна. Дундуур нь явж тий. За ямар байна. Бүгднтэй ч уулзсан ч эзэмжинд хальтайлт хүмүүстэй асуугаал ингэжсэн үү аль дуу гоё байсан юу байсан гэл гоё ингээл тий нэг юм халуун дотн уу амьсгалтай. Тим юм би харж байгаа байхгүй. Тийм ээ. Наад чинь нөгөө бидний төсөөллөөр нөгөө уламжлалт гэж бодоод байгаа. Юу биш юм бэ? Тийм бэ. Одоо юу гэдгийг цомгийн нээлтэн хүртэл арай өөр өвөрмөц юм бэ. Тэгээд дээрэс нөгөө бит бас биш юм бэ. Бид нар нөгөө нэг юм CD гаргаж ирээл гар хэсэг зураал бүгдийг ингэж хүлээж аваад тэгж тайсан зэрэг. Гэхдээ их гоё юм байна наа. Яг нөгөө хүм тэнд одоо за хэдэн хүн зүгэл 8000 хүн зүгэлт юм уу 800 хүн зүгэлт юм уу те. Тэр хэвцээ багш шүү. Тэр хүмүүс яа ингээ гоё мэдгүй би бол нэг хүнээс ингээ төрүүлж алхахаар гоё өгдөг байхгүй. Тэ. Удаа энийг сонсог байхад би сонсчлоо гэл тийм мэдрэмжийг л авах байх гэж боддог. Тийм байна. Огт цацагтайг байгаа цомгийг. Шинээр нь одоо би найзтай ч юм их нэртэй ч юм ийм дуу хийцэн байна ингээд сонсгоо гэдэг л юм сонсуулах гэдэг байхгүй. Тийм байна. Яг ойр тойрны дотны хүмүүс шиг гэсэн үг юм байна.
Яа, наа чи бас тэгтээ уур амьсгал нь бүр сая ингээ ярингуй төсөөлөгч шүү. Тэр нэг юм бүүдэр орчинд те зөвхөн дэлгэц болон дайсны гол байж гин. Гэхдээ хамгийн гол нь ингээд ярь бүшиг тусцсан те. Би тайлбарлаж өгöd энэ үг ингэж юм тэгж юм. Ийм өчрөдөхтэй ийм гэдэг агуулгууд нь яваад тэгээ уран бүтээлүүд нь үрээд. Наа чи нүгэл өстой юм байна. 6 сарын 10-нд 6 сарын 10-нд зайсан хилд. Ticket shop эцэг юм энэ дээр 88,000 төгрөгөөр зарагдаж байгаа. Аа тэгэнгүүтээ тэр тоглолт дуусны дараа бол дахиж сонсохыг хүсэх юм бол MS-ээс авна өөр ханч таахгүй боломжгүй гэсэн юм байна тий. Зөв. За одоо тэгвэл энэ цомгийн ажлыг ер нь хаагур хэзээгээр яаж хамжуулаад хийж вэ? За ер нь энэ цомгийн бас тий бас яг л гоё асууж шүү чи. Эсвэл болцсон юм шүү. Өглөө хөтөлбөрөөс яасараа тий. Сэтгүүлч мэрэгжил бол байхгүй тий. Юу гэж байгаа юм бэ? Би ч сэтгүүлч мэрэгжил. Оо тийм үү. За яаж байгаа юм бэ? Энэ хэсгийг хасаарахгүй. Би ч чамаач чинь загвар өмсөх юм болов. Тий. Энэ цомог бол ер нь 2 жилийн хугацаанд бүтлээ. Тоглолтын үеэр би цомог гаргая гэж бодож ирсэн. Тэгэнгүүт чинь тоглолтын үеэр чинь хэдэн дуу цацсан мэдээ. За шартай, айстоптай шартай. Ганц. Тэгээд хайнаахтай чи их өөрхөн. Тэгээ блүүгээд нэг охинтой юу. Тэгээ микс гээд микслээд орхицсан. Тэгээд миссэмтэй нэг дуу хийсэн. Тэгээд тэр дуу миссэм ч өөрөө тоглолттой байсан. Гинжин чинь тэр хоёр чинь урд нь тоглолттой байсан байхгүй юу? 8 сар хэдэнд билээ хийсэн. Тэгээд би 9 сар хэдэнд хийсэн. Тэгээд ер нь амжихгүй. Тэгэл нөгөө тоглолт гэдэг чинь тэгэл клипэндээ орох гол ихгээл ингэгээл ер нь завгүй болоод тэгэл цомог ер нь хутарсан байхгүй. Уг цомог болгож ийсэн. Тэгээ нэг дуу үлдсэн. Тэгээд байж байгаа за ер нь би нэг цомог хийндэ гэд бодоод бит микротес аваад. За тэндээс авъя, эндээс авъя гэл авчаад яваал ийсэн. Одоо зарим нь бүр баг мартсан бохоо надад. Ер нь зарим нь бол энэ хийхгүй мохоо гэж бодчихсон баг. Тэгээд би сая охин ер нь ингээд багаар ингээд эхлүүлээд тавьчихсан. Одоо үгүй чинь би бол ингээд студ дээр очиод ингээд шууд үг бич мич гэдэг байхгүй. Би бол чаддгүй. Би яаж бичдэггүй гэхэлэр аяа сонсож жагаад орондоо ингээд унтахынхаа өмнө чивжээ яаж жагаад бичдэг байхгүй. Заримдаа юм орж ирэхгүй бол шууд 10 11 гээл унтчихна. Юм орж ирэх юм бол 3 4 хүртэл ингээл гоё ингээд бичээл пам ингээл нэг дугч дуусах үе байна. Тийм. Тэгээд ер нь бол 2 жил нухсан. За ийм юм үг байна. Нэг соли ингээ тгий гээл. Тэгээд сая нэг одоо нэг хүн чинь нэг юм мотивашн өгдөн штэ тийм ингээл охинтой болоод харин тийш нэрэ баяр үргийн бүлний 2 хүүтэй байж байгаа. Тэгээд 38 настай аа боллоо. Тэгээд ингээд нэг тэрийг ингээд харахаар ингээд юм яагаад ч юм би нэг юмнаас л авч яа зүгээр үж байгаа юм хийдгүү. Тэнгууд нэг охиноо харсан чинь ингээл нэг юм хиймээр санагтаал те. Нэг юм хийж бүтээмээр санагтаал. Тэгэл одоо бас эдийн засгийн хувьд ч гэсэн тийм нэг би мөнгө төгрөгч одоо цомгийн чинь дагаад итгэвчүүлэлт орохоор чинь хүмүүс намайг дуулуулна энд санал орж ирнэ те. Тэрийгэж ботсон гэсэн тийм байдаг байхгүй. Тэгэд нэг тийм юм та. Тэг би 19 онд тоглолт хийгээ шийдсэн байхгүй. За тоглолт хийгээд. Тэгээ тэр нь болохоор одоо баг за энэ нөгөө юуны концепт нь антолд юм чинь те. Би юу яадаг байхгүй. Манай том хүү төрсэн байгаа. 19 он гэдэг чинь 14 он төрсэн 14 он гэдэг чинь хит 5 автай болсон байхгүй. Тэгээд Солонгос явдаг байхгүй. Солонгос яваа. Тэгээд бүтэн биений шинжилгээ өгөөд яах гэж үлээдээ тэгээд хүүхдтэй болох гээд л үзчихэл байсан баг. Гэхдээ үзээгүй байсан юм аа. Гэхдээ ер нь хүүхдтэй болох ч юм чи ер нь бүх юм шинжилгээ өгье гээд төлөвлөсөн байсан байхгүй. Тэгээ шинжилгээ өгсөн чинь өргүү гэдээ. Яа. Тэгэл би бүр гайгаал. Тэгэл ингээл бүр пүнк гээл бүр сонирн болчих шок гэсэн. За тэгтээ бас яах вэ? Өө нэг хүүхэдтэй. Нэг эрэгтэй хүүхэдтэй. Тэгэл бодож байгаа хөө. За ингээд бас яах вэ? Бас нэг эрэгтэй удам залах эрэгтэй хүүхэдтэй. Тэгээ өргөө болчтiin байна. Энд ч одоо ямар амар сони юм бэ? Би бүр гайхаад. Тэгэл тэгсэн чинь за ингэж ингээл тэгэл ингээл сонирн болчтiin билээ. За ингээд бас тэгүн гутал за ер нь ингээд
одоо би яагаад ч юм би ингэдэг үхлээ л гэж бодсон. Тэгтээ би үхээгүй шүү дээ зүгээр өргөөл болцсон байгаа байхгүй тэр үедээ шүү дээ тий. Тэгэл за энэ чи одоо ингээл үхэж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа байхгүй. За ингээл за нэг хүүхдтэй юм байна нэг хүүхдтэй хайрлах юм байна. Эсвэл ганц хүүхдтэй ингэх юм байна гэл. Тэгэл за ер нь бас юм хийхгүй болохгүй мэн гэл би шүү тоглолт хийгээл амар шууд эрчимтэй болол. Тэгэл солонгосоос им ирээл. Тэгээ би ч одоо юу яахгүй байхгүй. Одоо юу гэдэг юу болсныг мэдэхгүй. Тэгээд сар марын одоо 90 сар марын дараа юм уу хааш. Тэгээ ахаад энэ өөжмэд гээд имлэг байдэн шүү дээ. Тэнд үзүүлж байгаа. Тэрний чинь шинжилгээ чи илгээ. Энийг одоо яриад яах вэ? Чи үзээгүй юу? Үгүй. Тэр чи илгээ шүү дээ. Өөрөө яа. Юм тавьж өгнө гэдэг. Тэгээд тэгсэн чинь тэр шинжилгээ өгж үзээгүй гэж үү? Шинжилгээ үз тэрийг асууад байгаа. Тэгээд үзүүлсэн чинь зүг зүгээрээ гэж байгаа байхгүй. За. Тоглолтоо хийчихэж байгаа. Хийгээд дуусчихж байгаа байхгүй. Тэгээ бүх юм дуусны дараа зүг зүгээрээ гэж байгаа байхгүй намайг. Тэгээ ер нь яасан бэ гэсэн чинь тэр чинь нэг ахаа нөгөө залуу хүн тоохгүй л байхгүй юу? Кофе ууж болтгүй юм байна. Тэр нэг 3 хоногийн өмнө ч гинэ. Пи ууж болтгүй. Пи ууж болтгүй юм байна. Тэр чинь би нууцаар тэр чинь те гадаад явж байгаа пумпан гээл хүн амьтантай уулзаал кофе жуун те магадгүй. Тэгтээ бас эмний ч нөлөө байсан ч магадгүй. Тэгээд тоглолтоо хийчихэл 19 он гэж манай хүүч 20 он төрсөн юм чинь тэгээд дахиад 2 дахь хүн төрсөн. Ваа. Тэгээ юу өргүү байдаг сая охинтой боллоо тий. Ер нь бол нөгөө нэвтрүүлэгтэй хүндж яриаг юм ярих гэсэн. Тэр бол амар мэдрэмж юм байл шүү. Тийм яа. Наа мэдээ чинь сонсвол тий. Тэгж тийм мэдээ сонсч үзсэн байдیں۔ Гэхдээ хэрвээ магадгүй бүр ингээд үр хөвтгөө одоо дөнгөж амьдрал зохиож байгаа залуучууд тийм мэдээ сонсогдвол яах вэ гэж. Хэцүү тий. Ер нь бол юуны амьдрал ямар ч тэгжсэн ямар ч амар л мэднэ. Тэгэл тоглолт хийжсэн. Тэгээд ер нь бол нэг юм хийхээ өмнө л ер нь нэг юм намайг ингэж ижил нэг юм хийдэг л хүн юм бэл. Тэрнээс тэгэл хоолоо хийж идэл. Тэмээд тий. Хоол гэсэн чинь шууд нөгөө ихнийх нь нөгөө тэгээ одоо бас амар юу яаж байгаа турж мурах юмд орж байгаа. Ер нь одоо ингээл нөгөө алкогол хэрглэж мэрэглэхээр чинь ингээд ер нь сэтгэл санаа манай амар хундаг болж байна. Тэгээд одоо би сүүлийн 2 жил фитнест явлаа. Тэгтээ ингээд би ингээд шахуулж чадахгүй юм байна. Тамирчин шиг ингээд хоолоо битээ хаас. Юу яахгүй одоо нэрийг турж байгаа тулдаа л таргалсангүй. Тэг ямар ч гэсэн тэр одоо бас нөгөө залуучууд те илүү хичээлтэй хүмүүс байвал жимд яваарай гэж хэлмээр байна. Жим айгүй гоё юм бэлээ. Одоо ингээд ийм сэтгэл санаар унтсан ийм үед байж ангууд ингээд ороод заяа ч гэсэн орчигээл ороод төмөр өргөөл яг өөрийнхөө хэмжээнд л өргөж байгаа шүү дээ. Би тамирчин биш тэрийг ингэж өрг биш гээл ямар ч байсан нэг өдөр 2 булчингаа ажиллуулаад те 20 минут алхаад юу муугаа хийчээд те булчингаа ажиллуулчаад сайхан усан дороо гараад ирэхэд бол сэтгэл санаа айгүй гоё болдог. Тэр сэргээл ирд юм бэл. Тэгээ дээрээс нь одоо бэртэл бол байхгүй сакс макс тоглох юм бол тэгэл шүрмсөө таслалаа гээл тэрнээс исэн болол 2 сар ажилгүй болчдөг те. Надад бол жим бол маш их таалагдсан. Одоо тэгээ ер нь сүүлийн үед бол эрүүл мэндэ маш их боддсон юм байна. 3 хүүхэд байдаг. Нөгөө үед жоохон байгаад идэх. Манай их нэрлэлт хөөж болохгүй шүү лээ. Битми уугаа цайхан шинжилгээ өгөөд юу мөн илүү байна гэд бүр би чи бүр магнезиум илүүдэлд орчих юм. Даралт ихтэйдсэн. Даралт ихтэйл ингээ нэг сонирн болоо. Тэгээ даралтаа усч ихвэр. Тэгээд шинжилгээ өгсөн чинь магний чи ихтгэр, магнезиум чи ихтгэр даралт ихтэлтий юм шиг байна. Ер нь аливаа угаасаа бүх ил юм тун нэтгэхээр одоо ингээ бүр хоолоо идчихэл ингээл ерөөс ингээд байнга бүр витамин бэлтгэлүүд бол амар ууж байгаа. Тэгээ бусд нь бол гайгүй л. Тэгээд бас те нэвтрүүлэгт орж ин нэрээ залуучуудаа хандаж хэлэхэд эртхэн ер нь тэрийг бодчихвэл өрсөн сэргийлэх нэмдэ бодчихвэл тий. Тун унтахгүй буюу 6 дугаар сарын 17 маш тийм сонирхолтой үрмүц. Одоо эн чинь яг юу гэж хэлэх юм бэ? Цомгийн одоо сонсгол гэх юм уу? Ямар тийх байх шүү тий. Гэхдээ тэр нь тэгж байгаа л да. Album listening part. Бас тэр бүх юмуд дээр нь тий. Тэгэхээр одоо зөв яг тэр удахгүй болох яг энэ цомгийнх нь яг энэ сонсголын юм тайлын юм тоглолтод нь бас амжилт хүсье. Тэгээ урилга хүлээн авсан маш их баярлалаа. Тэгээ саяны яриан дундаас бас гоё надад санагдсан зүйл нь юу вэ гэхээр
ахаад нэг юм цэнгэлдхийг бүрэн хэмжээгээр эзэгнэх тэр цаг хугацаагаар нь бас эргээд уулзъя. За баярлалаа. Ирэхэд урьж оролцсонд маш их баярлалаа. Тэгээд бас ийм подкаст эхлүүлсэнд амжилт хүсье. Тэгээд бас гоё урт өглөө хөтөлбөр чинь 15 минут ингээл пүмпэг гэл дуусна шүү дээ. Тэгээд юу удаа ярилцахад маш их таатай байлаа. Амжилт хүсье. Маш их баярлалаа. Гэр бүлд нь бас сайн сайхан хүсье. Баярлалаа. За ингээд үзэгч та бүхнийг, сонсогч та бүхнийг бид рэпер цэцэтэй уулзууллаа. Тэгээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.